Hi guys, хар самруудад тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр 1980-ад онд Калифорни мужийн Пасадена хотын олон нийтийн дунд нэр хүндтэй гэр бүлийн чанарлах газар хүний нүднээс далдуур жинхэнэ там болон хувирж байгаа талаар ярина. Дэвид Сконс хэмээх ир шуналтаа хөтлөгдөж гэр бүлийн бизнесээ ашиг олох хар захын чанарлах картел болгон хувиргасан. Америкийн түүхэнд хамгийн аимшигт хэргийн нэг эртний 8 бах ашиглан сугуулсан алтан шүд нэг дор жигсэн олон 10 цогцос хамгийн чигшүүртэй нь энэ бүхний ард байсан этгээд огт гимшээгүйгээр зогсохгүй эцэст нь ялгүй мултарсан. Энэ бүгдийг би өнөөдөр задлж ярина. Би гимт хэрэгээ ярихдаа өөрийнхөөрөө ярьдаг, тийм болохоор илүү дутуу үг хэрэгэлдэг, бас өөрийнхөө эмоцийг ч гэсэн гаргадаг. Хэрвээ танд ийм төрлийн яриа таалагддаггүй бол алгасаарай. Би бол телевизийн нэвтрүүлэгч хөтлөгчийг ярьдаг хүн биш шүү. Анхааруулж хэллээ. За өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. Энэ бол чандарлагч Дэвид Сконс. Хүнийг эцсийн замд үтгэхдээ хүний шашин шүтлэг итгэл үнэмшлээс хамаарат олон янзаар эцсийн замд нь маш хүнд итгэлтэй үдэж өгдөг. Миний судалснаар манай Монгол шарийн шашны зан үйлийг ихэнх нь дагаж газарт оршуулах эсвэл хөдөөлүүлэх зан үйл нь илбэг байт юм байна. Харин чанарлах зан үйл бол харьцангуй хожуу дийлгэж байгаа зан үйл гэсэн байна. Өнөөдрийн ярих хэрэг бол чанарлах зан үйлтэй холбоотой хэрэг байгаа. За Дэвид Сконс гэх залуугийн хэргийн талаар ярихаас өмнө түүний гэр бүлийн 3 үе дамжиж эзэмшсэн Lamb Funeral Home-ын талаар ярина. 1920-од онд Чарльз Lamb нь Пасадена хотод Lamb's Funeral Home-ыг байгуулсан. За энэ нь бол буйны үйл ажиллагаа явуулдаг компани. Тухайн үед Пасадена хот нь аялал жуулчлалаараа хөгжиж, чинээлэг хүмүүсийн амьдардаг газар нь байсан. 20-од онд оршуулгын газар эзэд эмч нартай адил үнэлэгддэг нэр хүндтэй мэргэжилтнүүд байсан байгаа. Ихэнх буйны компаниудыг ер нь бол гэр бүлээрээ үйл ажиллагаа явуулдаг байсан. Ер нь бол одоо ч гэсэн тийм хэвээрээ. 1950-ад он гэхэд Ламбын гэр бүлийн бол бизнес нь хүчирхэгдсэн байсан. Чарльзын хүү Лоренс үйл ажиллагааг гардан авч тэдний оршуулгын газар Христийн үнэт зүйлсийг эрхэмлдэг газар гэдгээрээ бусдад танигдсан. Лоренс нь Пасаденагийн сургуулийн зөвлөлийн ерөнхийлөгч байсан бөгөөд мэдээж олон нийтэд нэр хүндтэй нэгэн байсан. Чанарлах үйлчилгээ бол 70-ад оноос эхлээд маш түгээмэл болж эхэлсэн. Яагаад тэгэхээр 1963 он хүртэл католик сүмүүд хүнийг чанарлагыг хоригддаг байсан ба 63 оноос эхлээд итгэгчиддээ за та нар хүнийг чанарлаж болно гэж мэдээлснээс хойш чанарлах үйл ажиллагаа нь бол бүр маш их болсон. За энэ чанарлах нь бол уламжлалт оршуулгаас бас хамаагүй хямд байсан байна. За ингээд чанарлах үйлчилгээ бол 70-80-ад оны үед бол маш их түгээмэл болж эхэлсэн. 80-ад онд Лоренсийн охин Лорен болон түүний нөхөр Jerry Skons нар шинэ эзэд нь болсон байгаа. Лорен бол маш үзэсгэлэнтэй Христийн шашиндаа үнэнч нэгэн байсан бол Jerry бол Христийн их сургуулийн хөл бөмбөгийн дасгалжуулагч байсан. Тэд бол маш их итгэл сүсэгтэй сүмд явдаг хүмүүс байсан болохоор хүмүүс тэдэнд өөрсдийн ар гэрийнхнийхээ оршуулгын үйл ажиллагааг нь даатгаж өгдөг байсан байгаа. Үүсгэн байгуулагч Чарльз Ламбын ач хүү Лорен болон Jerry Skons нарын хүү болох Дэвид нь Пасаденагийн оршуулгын салбарын хааны гэр бүлд мэндэлсэн. Энэхүү удам угсаатай байсан ч залуу үер эхэндээ оршуулгын салбартай ямар ч холбоотой байхыг хүсдэггүй байсан. Үүний оронд Дэвид өөр замыг сонгосон. Тэрээр хөл бөмбөг тоглож, гүйлтийн спортоор хичээлдэг тамирчин залуу болцсон байсан. Спортын амжилтаас гадна тэрээр ирээдүйнхээ талаар том мөрөөдөлтэй буюу Тэнгисийн эргийн флотод эсгээр төлөвлөж исэн. Гэхдээ өвдөгний хүнд гэмтэл авснаар түүний ирээдүйг өөдрөгөөр харж байсан замнал нь үрд өөрчлөгдсөн. Энэхүү гэмтэл нь түүний коллежийн спортын карьерийг зогсоож цэргийн алба хаах мөрөөдлийг нь тэр чигт нь нураасан байна. Ийхүү зам нь хаагдаж гол зорилгоо алдсан Дэвид гэр бүлийн бизнестэй буцаж орохоос өөр аргагүй болж улмаар аимшигт үйл явдлуудын үүдийг нээх нөхцөлийг нь бүрдүүлж эхэлсэн. Дэвид чанарлах үйлчилгээний нэр хүнд өсөж байгааг ашиглан санхүүгийн асар их боломжийг олж харсан бөгөөд тухайн үед оршуулгын салбар бол ямар ч засгийн газрын хяналт байгаагүй бараг оролцоогүй байсныг нь ашиглаад ашиг хонжоо хайж эхэлдэг. Өөрийн хязгааргүй капиталист алсын хараагаа хэрэгжүүлэхийн тулд тэрээр хоёр салбар компани байгуулсан. Тэр хоёр нь бол бусад оршуулгын газруудад зориулсан бөөнөр нь чанарлах үйлчилгээ үзүүлдэг хоёр компани байсан байгаа.
ерөнхийдөө буйны үйл ажиллагаа явуулдаг компаниуд руу очоод хүмүүсийг нь аваад чандралчаад үнсийг нь өгөх байгаа юм. Ердийн чандралах үйл явц нь нэг цогцыг шатаахад 2-3 цаг зарцуулдаг бөгөөд үүний дараа зуухыг хүргэх шаардлагатай байдаг. Тэр үед Дэвидийн өрсөлдөгчд нь бол нэг чандраас $100 орчмыг чаржилдаг байсан. Харин Дэвид бол үнэ бууруулаад $50 чаржилж өрсөлдөгчдөөсөө эрс ялгардаг. Зах зээлийг бүрэн эзлэхийн тулд тэрээр талигачийг үн төлбөргүй авч хүргэх үйлчилгээгч санал болгодог байсан байна. Энэ үнийн бодлого нь тэдний бизнесийн хэмжээг бол огцом өсгөж жилд 200 орчим байсан чандралтын тоон 1986 он гэхэд 25,000 орчимд хүрсэн. За нэг жилд 25,000 хүн гээд тэгээд нэг хүний $50-аар бодох юм бол сая 250,000. Энэ бол 86 оны мөнгө одоогийн мөнгө рүү шилжүүлэхэд бол ойролцоогоор 5 сая орчим доллар болж байгаа байхгүй юу? Тэгэхээр зөвхөн чандралтаасаа $5 сая олдог байсан байна. Ийм асар их хэмжээний цогцыг боловсруулахын тулд Дэвид Алтадена дахь Mountain View оршуулгын газрын чандралах зуугийг ашигладаг байсан. Энэ байгууламж нь бол Миссисипи мөрнөөс баруун тийш хамгийн том тооцогдох 2 асар том зуухтай байсан. 3.5-аас 4 футын өргөнтэй, 8 фут урттай хэмжээтэй байсан ч Дэвид эдгээр зуухыг өдөрт 16-аас 18 цагийн турш тасралтгүй ажилладаг байсан. Тухайн үед бол нэгээс олон хүнийг нэг дор чандралах нь зүгээр зөрчил харин ерөөсөө ингэж болохгүй гэсэн хууль бол байгаагүй болохоор Дэвид үүнийг нь үл тоомсорлоод зууханд бол нэг удаадаа 19 хүртэлх цогцыг чихээд бөөнөр нь шатаадаг байсан байгаа. За 8 футын урттай ийм зууханд ийм олон хүний цогцыг хүчээр хийх нь бол аимшигтай. Ажилчдаа шаардлагатай улбар цогцыг тасдахыг тушаадаг байсан байгаа. За энэ харгислал 1986 оны 11 сарын 23-нд оргилдоо хүрч баг нь нэг зууханд бүр рекорд эвдээд 38 цогцыг чихэж хийсэн байсан. За ийм олон цогцыг дотогшин чиххийн тулд Дэвид болон түүний ажилтнууд модон банз ашиглаад цогцуудыг хүчээр шахдаг байсан. Тэгээд зуухны хаалгыг нь хаахын тулд талигачдын нэгнийх нь хөлийг нь хүртэл хугалж исэн гинэ. За энэ зуухны хэмжээ нь бол би сая баахан футээр ярьсан. За метрээр бол зүгээр 1.2 метрийн өргөнтэй 2.4 метрийн урт юм байна шүү. Олон 10 цогцыг ингээд хамт чатаадаг байсан болохоор гашуудж байгаа гэрийнхэнд нь бол юу очдог байсан нь тодорхой. Дэвидийн үйл ажиллагаа нь бол ойлцсон үнсийг зүгээр л хамж аваад ямар ч хамаагүй юмыг зүгээр ингээд савнд хийгээл өгдөг байсан байгаа. За арга гэрийнхэнд нь с ิจ төрүүлэхгүй тул эмэгтэй хүнийхийг бол арай бага хэмжээтэй, эрэгтэй хүмүүсийнхийг арай их тунгаар өгдөг байсан байна. Дэвид талигачдыг зууханд хийхээс өмнө тэднээс бас асар их мөнгө олж болохыг удалгүй ухаардаг. Дараагийн аимшигт бизнесээ хууль ёсны мэт харагдуулахын тулд тэрээр чандралах үйлчилгээнийхээ хажуугаар Coastal International Tissue Bank буюу Coastal олон улсын нүд эд эрхтний банк гэсэн нэртэй бас нэг компанийг байгуулдаг. Гашуудаж байгаа арга гэрийнх нь бичиг баримтанд гарын үсэг зураад хайртай дотны хүмүүсээ оршуулгын газрын асрамжинд үлдээсний дараа Дэвид цогцуудыг зам зураас нь таслан авч жижиг бэлтгэлийн өрөө рүүгээ авчдаг байсан байна. Тэнд бол тэр биенүүдийг системтэйгээр задалж шинжилдэг байсан. Тэр болон түүний ажилчид титан, түнх, хиймэл, мөж тэрч байтугай зүрхний аппарат зэргийг нь суух татаж авч зарах эсвэл хайлуулдаг байсан байна. За бүр заримыг нь бол хэдэн 10 жилийн дараа тэр барилгын шүүгэнээс олсон гэж бичигдсэн. Дэвид дотор эрхтнүүдийг нь хураан авч хар зах дээр худалдаалдаг байсан бөгөөд ихэнхдээ судалгааны зориулалтаар ангаахын сургуулиудад нийлүүлдэг байсан байна. Энэ үйл ажиллагааны цар хүрээ нь бол үнэхээр аймаар. Шүүхийн баримт бичгүүдээс харахад ердөө 3 сарын дотор 136 хүний тархи, 145 зүрх, 100 уушгийг амжилттай зарсан болох нь тогтоогдсон. Дэвид бол энэ бизнесийнхаа талаар бол ойр хавийнхнаасаа ерөөсөө тийш нуудаггүй байсан баахгүй. Харин ч бүр тоомжиргүй ханддаг байсан. За энэ хажууд нь байдаг түрээслэгч нь дараа нь хийлэхдээ оршуулгын газрын хашаа руу харахад эвхдэг ширээнээр овоолсон хүний тархинууд Калифорниагийн наранд ил задгаа байхыг зөндөө харж исэн гэж ярьсан. Дэвид ил задгаа газар зогсоод эргэтнүүдийн тайван гихчин савлаад тээвэрлэхэд бэлддэг байсан байгаа. За эргэтнүүднээс гадна хохирогчдын шүдийг ч гэсэн бас харгас хэрцгийгээр онилдог байсан. Тэрийгээр талигачдын нүүрлүү нь алхаар цохоод шүдийг нь хаглаад үнэтэй алтан мөнгөн ломбнуудыг нь сугалж авдаг байсан байна. За Дэвид энэ хулгайсан алтан болон мөнгөн шүднүүдийг орон нутгийн үнэт эдлүүдийн дэлгүүрүүдэд зарснаар сардаа 6,000 хүртэл доллар олдог байсан байна.
Хэвээ нөгөө мөнгө улаан нүд цагаан гэдэг нь л энэ бахта мөнгөний төлөө бол зүгээр юу ч хийхээс буцахгүй шүү дээ. Алтаденагийн чанарлах зууханд хуримтлагдсан хүний өөх тос эцэстээ аимшигтай механик гамшигт хүргэдэг. Хүний цогцыг шатаахад өөх тос болж задардаг болохоор тасралтгүй зохицуулдаггүй олон цогцыг нэг дор чанарлах нь зуухны дотор шатамхай тосны аюултай давхаргыг үүсгэсэн юм байна. Энэ нөхцөл байдал Дэвидийн мансууруулах бодис хэрэгэлсэн хоёр ажилчин нь нэг шөнө зуухыг унтраахаа мартснаар хяналтаас гарч хуримтлагдсан хүний өөх тос дүрлсэн асч бүхэл бүтэн чанарлах байгууламж аврах том лаашийг тасралтгүй шатаж бүрэн сүвдснээр дээд зэгтээ хүрдэг. Үндсэн зуухнуудаа алдсан ч Дэвид цогцос цуглуулахаа бол зогсоогүй. Түүний нөгөө цогцос цуглуулдаг машинууд нь бол зогсолтгүй ирсээр байсан. Чанарлах картелаа үргэлжлүүлэн ажилуулахын тулд тэрээр үйл ажиллагаагаа 60 милийн зайд орших Hesperia хэмээх цөлийн хотын цонхгүй намхан үйлдвэрийн барилга руу нүүдэг. Тэрээр тэнд шавар зуухнууд суйрлуулж уг газраа Oscar Ceramics нэртэй церамик эдлийн үйлдвэрийн бизнес эрхлэх зөвшөөрлөөр бүртгүүлсэн байна. Дэвид Пасаденагаас Hesperiaгийн зуухнууд руу олон зуун цогцыг ачааны машинаар зөөж эхэлдэг. За олноор нь чандарсныхаа дараа нөгөө холилдсон үнсээр дүүрэн хогийн савнуудыг буцаагаад буйны газрууд руу илгээдэг байсан байна. Эдгээр торхнуудыг оршуулгын газрын нэг тусгай өрөөнд хадгалдаг байсан нь үнсний ордон гэдэг аимшигтай хочийг сүүлд нь авсан. Үнсний ордон доторх агаар бол тоос шороогоор дүүрэн байсан болохоор ажилчид бол амьсгалахад ч хэцүү байдаг байсан байгаа. За 1987 оны 1-р сард энэ бүх аимшигт үйл ажиллагаа эцэстээ илчлэгддэг. Hesperia дахь барилгаас өтгөн хар утаа гарч шатаж байгаа махны өмхөн үнэр ханхалж эхэлдэг. За тэр үед иргэн тойронд нь амьдардаг байсан хөрш түрээслэгч дэлхийн 2 дугаар дайны үеэр концлагеруудыг чөлөөлөхөд тусалж байсан Ахмад дайчин. За энэ аимшигтай үнэрийг бол маш хурдан таньдаг. Тэгээд гал унтраах албар руу залгаад мэдгцэн за гал командлагч бол за наа чин зүгээр церамикийн үйлдвэрээ гэж хэлдэг. Гэхдээ нөгөө Ахмад дайчин чинь би энийг хүний цогцос гэдгийг би бүр 100% мэдэж байна. Би Аашвицийн зуухнуудыг үтсэн хүн гэж хариулдаг. За ингэснээр галт командлагч тухайн газар руу очиж шалгахад хүрдэг. Ирэх баригчид тоосон зуухнуудын нэгийг онгойлгоход хүний хүл гарч ирдэг. За ингээд энэ аимшигт нээлт нь бол бүхэл бүтэн үйл ажиллагааг илчиж Lambs Funeral Home-ийн аимшигыг дэлхийн нийтэд зарлан тунхагладаг. Дэвид ингэж их мөнгө олохынхаа хажуугаар бол ерөөсөө мөнгө олсноо бол нуудаггүй байсан. Маш олон төрлийн машинуудтай, гоё хаустай, тэгээд мөнгө хэрэгтэй хүн болгонд мөнгө өгдөг. Ер нь л мөнгийг бол зүгээр л цацдаг байсан байгаа. За мэдээж яг адилхан бизнес эрхэлдэг хүмүүс нь бол тэрийг хараад за энэ Дэвид бол ер нь ямар нэг хууль бус юм хийж байгаа гэдгийг нь бол гадарладаг байсан. За хэрвээ өрсөлдөгч оршуулгын газрын захирлууд ирж асуулт асууж иргэн тойрноор нь тэмчиж эхэлвэл Дэвид хөлсний этгээдүүдэд илгээж өрсөлдөгчөө зодож за шүгэл үлээгчдийг дуугүй болгодог байсан. За эдний компанийг хууль бус чанарлах газар ажилуулсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах явцад цогцсны эд эрхтний хулгайлт зарсан, шүдний алтныг нь авсан, үхлийн гэрчлэгийг хуурамчаар үйлдсэн, оршуулгын урьдчилгаа төлбөрөөс үүсэх үг завчсан зэрэг ноцтой хэрэгүүд илэрсэн. Гэр бүлийнх нь талигаач болон тэдний ар гэрийнхний зөвшөөрлгүйгээр цогцсны эд эрхтнийг авч олноор нь чандарлан хүний чанарыг хооронд нь холдог байсан нь илэрсэн. За нөгөө Coastal International Iron Tissue Bank-ийн нэрээр судалгааны лаборатори эсвэл сургуулиудад зориулан тарих, эвэрлэг бүрхөвч яс эд эрхтэн зардаг байсан нь бас тодорхойлогдсон. За мөн Дэвид нь халдлага, дээрэм, өрсөлдөгч оршуулгын газрын захирлуудыг зодуулахаар хөлсний этгээдүүдтэй бүлгэлсэн зэрэг өөр 5 хэрэгт буруутгагдсан. Тэрээр 1989 оны 9-р сард эдгээр хэрэгээ хүлээсэн байна. 90 оны 2-р сард түүнийг өөр нэгэн чанарлах газрын эзэн Тимотиг Олеандрийн хор ашиглан санаатаагаар хөнөөсөн хэрэгт буруутгадаг. Гэхдээ хор судлаачийн гаргасан дүгнэлт нь буруу болох нь тогтоогдож Олеандрийн уул мөр олдоогүй болохоор 91 оны 4-р сард хүн амны хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. За 9 сар үргэлжилсэн хилэлцүүлгийн дараа аав, ээж тэгээд энэ хүү 3 бол буруугүй гэдгээ мэдгдсэн. 88 онд нийт 67 гэмт хэрэг зөрчлийн хэрэгээр шүүх хуралдаан эхлэхээр товлогдсон байсан. Энэ хооронд Дэвид бол нөгөө дүүргийн прокурорын орлогч
байсан залууг хөнөөхөөр захиалга өгсөнд буруутгагдсан. За шүүх хурлын үеэр бол эцэг эх нь болж байгаа үйл явдлыг огт мэдээгүй гэж мэдэгдээд бүх бурууг Дэвид рүү чигтсэн байгаа. 89 онд Дэвид цогцос зэрэмдэлэх, олноор чандарлах, талигаачдаас хулгай хийх, хөлсний этгээд ажилуулах зэрэг олон төрлийн жигшүүрт хэрэгт гин бурууга хүлээдэг. Гэхдээ үйлдэлийнх нь хэр хэмжээнээс хамаарат түүнд ердөө 5 жилийн хорих ял оноосон. Дөнгөж 2 жил хагасын дараа сулсан бөгөөд үүний хажуугаар насан туршийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Дэвидийн гэмт хэргийн амьдрал бол үүгээр дуусаагүй. Суллагдсныхаа дараа тэрээр Калифорниагаас нүүсэн ч хуулийн асуудалд бол байнга орооцолдох болсон. 1994 онд Аризона мужид автобусны жолоочоор ажиллаж байхдаа автобусны хуурамч тасалбарын сүлжээ ажилуулсан хэрэгээр 5 жилийн хорих ял авсан. За олон жилийн дараа тэрээр Монтана руу нүүж тэндээсээ хөршийнхөөсөө буу хулгаалаад ламбардан зарахыг оролцсон. Дэвид насан туршийн тэнсэн харгалзах ялтай байсан болохоор галт зэвсгийн энэ хэрэг нь эцэстээ түүнийг жинхэнэ утгаар нь шийдэхэд хүргэж 2013 онд Дэвидэд 25 жилээс бүх насаар нь хорих ял оноосон. За бас ингээд дуусаагүй. Энэ ял нь бас бүрэн гүйцэд хэрэгжээгүй. Дэвидэд хугацаанаас нь өмнө суllагдах эрх олгож 23 оны 1-р сард шоронгоос гарч ирсэн. Одоо энэ хүн сул чөлөөтэй явж байгаа. За энэ хэрэгт бол ганц Дэвид ч биш, бас мэдээж аав ээж хоёр нь оролцсон л байж таараа. Гэхдээ аав ээж хоёрыг нь бол яг Дэвидтэй адилхан зүйл ангиар бол буруутгахад хангалттай нотлох баримт байгаагүй. Харин тэднийг санхүүгийн хэрэгээр 3 жил 8 сарын хорих ял оноосон. За 1987 онд 16,000 орчим талигаачийн ар гэрийнхний нэрийн өмнөөс 6 хуулийн фирм хамтарсан нэхэмжлэл гаргасан. За ингээд уг хэргийг 1992 онд 15.5 сая $, за 2026 оны ханшаар бол 43 сая $-той тэнцэх мөнгийг хохирогчийн ар гэрийнхэнд өгөхөөр тохиролцсон байна. 2025 оны 6 сарын 1-нд HBO-гийн 3 ангит баримтад цувруул за Mortician гэдэг нэртэй докюментари цацагдсан. За энэ цувралыг бол үнэхээр аимшигтай болгож байгаа зүйл нь болохоор Дэвид өөрөө уг бүтээлд шууд оролцсон байгаа. Баримтат кино бол түүнийг шоронгоос суллагдсан даруйд нь дагаж эхэлдэг. Тэгээд эхний дүрсэндээ машин цунгуудаа би бол нээлттэй хүн, бүгдийг нь та нарт ярьж өгнө гэл ингэж эхэлдэг. Ярилцлагын туршид бол Дэвид тийм илэн далангуй байхын зэрэгцээ өөрийнхөө үйлдэлийнхээ төлөө бол ямар ч өрөвдөх сэтгэл эсвэл нэг жоохон ч ихсэн гимшлийг үзүүлдэггүй. Нэг жишээ нь гэхэд одоо нөгөө гэр бүлүүдэд одоо буруу хүний үнс өгсөн тухай асуухад тэдний чи одоо та нарын хайртай хүмүүс биш штэ, амьд байхад нь л хайрлал, миний хувьд бол тэр чин зүгээр л эд зүйлс юу ч биш гэж хариулдаг. За хамгийн цочирдмаар үйл явдал нь бол 3 дугаар ангийн төгсөлд гардаг. Өөрийнхөө нөгөө нарциссизм чинь өөрсдийгээ биширдэн штэ, би бол хамгийн мундаг ингэдэг тэгдэг. Тэр сайрхын хүсэлтэд хөтлөгдөөд Дэвид бол одоо хүртэл илрээгүй байгаа 3 хүн амны хэргийнхаа тухай ярьж эхэлдэг. За найруулагч нь бол түүний яриаг нь зогсоохыг оролдоод хуулийн дагуу би одоо чиний энэ ярьсан юмыг засаж болохгүй болохоор энэ мэдээлэл чинь сонсомооргүй байна гэж анхааруулдаг. Дэвид бол үүнийг тоогоогүй. За тэгтээ нөгөө 3 алга нь хэний тухай байсан гэхээр Tim Waters, тэгээд нөгөө доор нь ажилладаг байсан Ron Jordan, за тэгээд нөгөө өөр оршуулгын газрын бас нэг эзэн байсан. Ерөнхийдөө бол за би энэ 3-ыг алдсан штэ гэж хийлдэг. Гэхдээ энэ нь бол батлагдаагүй. Үүнийсийг нь бол бид нэр мэдэхгүй. За өнөөдрийн хэрэг бол нэг хүүтэн сэтгэлтэй хүн гэж байдаг штэ тий. Энд бол бүр хүүтэн байтугай зүгээр сэтгэлж байхгүй тийм ямар ч тийм хүнийг хайрлаж инэрлэх ямар ч тийм юм байхгүй. Зүгээр ядаж тэрийгэ хүн нэг худлаагаасаа дүр эсэгдэн штэ тий. Тийм юм ч байгаагүй. Та нар тэр HBO дээр байгаа тэр 3 ангитай докюментарийг үзээрэй. Энэ хүнээс бол зүгээр юу ч мэдрэгдгүй. Зүгээр л ингээд нэг үлбисийн амтан л байсан. За өнөөдөр нэг ийм богинохон мөртлөө ийм хэрэг ярьж өглөө. Энэ хэрэгээ дуустал нь натаа хамт байж сонссон та нартай баярлалаа. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.